Сайн байцгаана уу сонсогчдоо. Таны санхүүгийн мэдлэгт подкасттай тавтай марил. Өнөөдөр шинжиж наман шур болон шинжиж ананжин миний бие амьдрах өртөг хэр ялгаатай вэ гэсэн нэгэн сонирхолтой сэдвээр яриагаа өрнүүлье. Маш олон хүн болвол Монголоос гадаад орнууд руу ажиллахаар, амьдрахаар зорж очдгийг бол бид нар мэднэ. Тэгэхээр яг энийг тоон статистик баримт дээр үндэслээд дурдвал яг хэдэн хүн ямар улсууд руу ер нь явдгийг те ойролцоогоор хэдэн тооны монголчууд гадаадд улсад ажиллаж амьдарч байгаа юм. За мөн тэдгээр ажиллаж амьдрах гэж явж байгаа улс орнуудын цалингийн түвшин ямар байдیں۔ За нөгөө талаасаа амьдрах өртөг нь ямар ялгаатай байдгийм бэ манай Монгол улсаас гэдгийг дэлгэрэнгүйгээр ярилцъя. Тэгэхээр ер нь хэдэн хүн гадаадд ажиллаж амьдардаг гэсэн тоо статистик байдгийн бол За энийг сонирхолтой судалгааг үндэсний статистикийн хорооноос бол гаргасан юм байна л да. За энэ нь юу вэ гэхээр Монгол улсаас гадаадад буюу гадаад орнд ажиллаж амьдрахаар зорж байгаа иргэдийн судалгаа хийсэн. За энэ нь тухайн иргэд очиод ямар төрлийн ажил хийж гин. За тэгээд аль улс руу илүү зорж очиж гин. За цаашлаад бүр ямар дундад хэмжээний цалин авч гин. Тухайн улстай хэр удаан амьдарч байгаа гэх мэтлэн юм судалгааг бол манай үндэсний статистикийн хорооноос бол 2020 онд хийсэн юм байна. Тэгээд үүнтэй холбоотой судалгаа бол сая 23 оны байдлаар бол танилцуулсан. За ингээд харахад бол нийт 133,789 иргэн болол энэ гадаадад ажиллаж амьдарч байгаа юм байна гэдэг ийм тоо гарсан байна. Гэхдээ энд бол бидний мэддэггүй гар хараар ажилтдаг. За тэгээд албан бос хөдөлмөр эрхлэлдэг ч юм уу ингээд гадаадд бүртгүүлгүй байгаа амьдарч байгаа хүмүүсийн тоол ороогүй яг бүртгэлтэй тухайн улсынхаа гадаад иргэн яамд нь бүртгэлтэй юм иргэдийн тоол бол байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээ ингээд аль улс руу илүү зорж очиж байгаа вэ гэдгийг ингээд наривчлаад хараад үзэх юм бол Солонгос улс руу буюу нийт 39.9 мянган иргэн бол Солонгос улсад иргэн байгаа юм байна. За дараагийн улс нь бол Америк нэгдсэн улс орж ийн. За энд бол нэг 19.9 мянган бол иргэн байгаа. За тэгээ Японд бол 8.8, Казахстан 7.2, Чех, Австрали зэрэг улсуудад бол нэг 5-6 мянган орчим хүмүүс бол байгаа гэдэг ийм судалгаа гарсан байна. Тэгээ энэ хүмүүс бол яг тухайн улсад дунджаар бол 6.6 жил амьдарч байгаа. За тэгээ дийлэнх хувь нь буюу 46% нь бол тухайн улсад 2-5 жил амьдарч байгаа. За тэгээд бүр 10-аас дээш жил болцсон иргэд бол нийт 24% нь бол бас бүрдүүлж гин гэсэн юм судалгааны үр дүн, төвөр судалгааны үр дүн бол гарсан байна. Тэгээ нэг сонирхолтой асуудал явуулсан юу вэ гэхээр гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь ер нь эргэж ирэх бодолтой байгаа. За тэгээд цаашлаад ер нь ямар төлөвлөгөөтэй байгаа вэ гэдэг талаар гэдэг асуултанд болвол нийт 61% нь болвол Монгол улсад буцаж ирэх төлөвлөгөөтэй гэсэн ийм хариулт өгсөн байна. Тэгээд яг энэ дээр нэг мэдээллийн сайтууд дээр ч юм уу нэг хүмүүс сонирхолтой байлгах үүднээс нэг тайлбарлаж байгаа статистик үзүүлэлт нэг тийм байгаа юм л та. Нийт яг 61% нь буцаж ирнэ. Гэхдээ 23% нь тухайн улсад үлдэх хүсэлтэй гэдэг ч юм уу ингээд үлдэх хүсэлтэй гэдгийг илүү тодтогч нэг тайлбарлаад байлаа. Гэтэ яг судалгаанд оролцсон хүмүүсийн талаас дээш хувь нь буцаж ирэх юм төлөвлөгөөтэй байгаа юм байна. За тэгээд бас нэг сонирхолтой яг боловсролын түвшнийг ингээ хараад үзэх юм бол ер нь 70-аас дээш хувь нь дипломын болон түүнээс дээш боловсролтой. Тэгээд 85-аас дээш хувь нь бол оршин суух зөвшөөрлөлтэй. За тэгээ бас нэг сонирхолтой юм нэг иргэн жилд дунджаар Монголд амьдарч байгаа гэр бүл рүүгээ 20.2 сая төгрөгийг бол мөнгөн говьл хэлбэрээр бол ингээд шилжүүлдэгэ гэсэн юм судалгаа гаргасан байна. Тэгээд ер нь мэдээж гадаадад ажиллаж амьдарч байгаа үед мэдээж тодорхой шалтгаантай байгаа тий цалин өндөр байдаг ч юм уу тий эсвэл амьдрах орчин илүү тав тухтай байдаг ч юм уу тий. Тэгээд тэр хүмүүсээс ингээд асуудал аваад за тэгвэл ямар орчин нөхцөл бүрдснээр Монгол улсад ингээд амьдрах буцаж ирэх асуудлыг шийдэгдэх вэ гэдэг ингээд хариулаад үзсэн чинь эрүүл тав тухтай орчин бол нэмэр нэгтэйсэн юм. Дийлэнх хувь нь буюу 50 хэдэн хувь нь бол тэгж хариулсан. За тэгээ агаарын бохирдол бол мэдээж бууруулах шаардлагатай. За тэгээ эрүүл мэнд боловсрол цаашлаад нийгмийн үйлчлэгийг сайжруулах гэсэн энэ гурван зүйлс бол дийлэнх хүмүүс бол санал нэгдэж бол судалгаанд оролцсон байна. Тэгээд яг эдгээр асуудал бол дан ганц гадаадад байгаа гэлтгүй Монголд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн бол бас нэг шийдэх шаардлагатай асуудлуудын нэг гэж үзэж байгаа тийм. За их сонирхолтой статистикуд байна. Тэгэхээр
133 мянган иргэн гадаадд ажиллаж амьдарч байгаа гэсэн одоо баримттай яг статистик дээр суурилсан тоо байгаа ч гэсэнтэй энэ бол яг одоо мэдэгдэж байгаа буюу аль бие усны тоо гэж явж байгаа хэ. Тэрнээс биш маш олон монголчууд одоо зөвхөн Солонгос улсад гэхэд нэг 100 мянга гаруй байна гэсэн одоо албан бус статистикийг би бол сонсч ирсэн юм байна. Тэгэхээр болвол ийм одоо олон иргэд гадаадд ажиллаж амьдарч байгаа нэг гол шалтгааныг бид нэр бол цалингийн доогуур түвшин болвол гадаадд илүү очих хүслийг нэмэгдүүлээд байна гэж яригдаад байгаа. Тэгэхээр Монгол улсад ер нь цалингийн хэмжээ ямар байдаг юм бэ гэдгийг үндэсний статистикийн хороноос гаргасан одоо сүүлийн үеийн мэдээлэлээр үндэслээд хэлэх юм бол 23 оны эцэст дундаж цалин маань өөрөө 2.2 сая төгрөг гэсэн байна. Тэгэхээр 2.2 сая төгрөг яг үнэн үү гэдэг дээр бол маш их эргэлзээ үүсдэг. Яагаад тэгэхээр хүмүүс 2.2 бол худлаа тоо байна. Миний цалин жишээлбэл гар дээр ирж байгаа нь 1.3 сая эсвэл одоо үндсэн цалин маань 1.5 сая яагаад байна гэсэн тийм олон тоог бол бид нэр сонсч байсан. За үүний гол шалтгаан нь бол дундад цалин маань нийтэд ажиллаж байгаа хүмүүсийн дунджаар яг авч үзэж байгаа болохоос ш яг бодит тоо гэхэд бол хэцүү. За үүнийг бол яг салбараар нь англиад тайлбарлаад хэлэх юм бол уул уурхайн салбар 5.1 сая төгрөгийн дундаж цалинтай байна гэж байна. Тэгэхээр уул уурхайн салбарт ажилладаг нийт хүмүүс чинь одоо хөдөлмөрийнхаа зах зээлд хэдэн хувийг нь эзэлдэг вэ гэхээр нийт ажилчдын 6% эзэлдэг гэсэн. Тэгэхээр 5.1 сая төгрөгийн цалинтай өндөр юм шиг мөртлөө нөгөө талаасаа яг дийлэнхийг бүрдүүлж байгаа салбар мөн байна уу гэвэл мэдээж биш байгаа тийм. За тэгээ уул уурхаагаас цаашаа бол санхүүгийн салбар 2.5 сая гэдээ явж байгаа. Тэгэхээр ер нь 2.2 сая төгрөгөөс доогоор буюу хамгийн одоо салбараараа ангилахад хамгийн доогоор цалинтай салбар бол зочид буудал, худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол гэсэн салбарууд байна. Харин нөгөө талаасаа нийт ажилчдын одоо дийлэнхийг бүрдүүлж байгаа салбар маань өөрөө хөдөө аж ахуй, худалдаа, боловсрол гэх хамгийн доогоор цалинтай одоо салбарынхан байгаа даа. Тэгэхээр хөдөө аж ахуй жишээлбэл нийт одоо 1.2 сая орчим ажилчдын 23 оны эцэст бол тийм тоо гарсан байна. Тэгэхээр 1.2 сая орчим ажилчдын 22% нь хөдөө аж ахуй, 14% нь худалдаа, 10% нь боловсрол гэх мэтчлэн одоо доогоор цалинтай ажилчид бол бүрдүүлээд байна. Доогоор цалинтай салбарын ажилчид бүрдүүлж байна гэдг нь бол харагдаж байна. Тэгэхээр нэг яригдаад байгаа зүйл нь тэгвэл медиан цалин арай нэг те үнэнтэй ойрхон нийт одоо иргэд рүүгээ илүү чиглэсэн цалин байх юм болоо гэж бодвол медиан цалин маань өөрөө 23 оны эцэс 1.8 сая төгрөг болсон. Тэгэхээр дунджаар яг цэвэр медиан цалин буюу татрын тараах цалин 1.3 сая төгрөг орчим байгаад байна гэж байна. Тэгэхээр энэ нь одоо Монгол улсад ажиллаж байгаа нийт ажилчдын гар дээр ирж байгаа цэвэр мөнгө 1.3 сая төгрөг байна гэдэг чи одоо доллараар илэрхийлэх юм бол $400 ч хүрэхгүй тийм үзүүлэлттэй байгаад байна гэж байна. Тэгэхээр ер нь бидний одоо монголчуудын зорж очиж байгаа улс орнуудын төгөл дундаж цалин ямар байдаг юм бэ те яг $500 ядаж хүрж ийн үгүй юу манайх чинь $400 ч хүрэхгүй байна гэж яригадаад байна. Тэгэхээр бусад улс орнууд ямар байдгийг илүү дэлгэрэнгүй хоёлаа яг ямар улсад ямар цалин байна гэдгийг нь харъя те. За тэгэхээр ер нь бол яг ингээд дотоодын статистикийг хараад үзэхээр дунджаар 1.3 саяыг авч байна те. Сая хэлсэнчлэн $400 ч хүрэхгүй байна. Тэгвэл одоо бусад улсуудад бол ер нь хөдөлмөрийн үнэлэмж Монгол улсад ийм бага байна гэдгийг бол бид нар бас ингээ харж болоод байна. Тэгэхээр гадаадад амьдарч ажиллаж байгаа хүмүүсийн бас нэг шалтгаан нь бол бас энэ хөдөлмөрийн үнэлэмж бага байгаатай холбоотой гэдэг ингээ хэд хэдэн мэдээллийн сайтууд бол ингээл бичээд байдаг. Тэгвэл яг гадаадын энэ нөгөө нэг хотуудад за тэр ялангуяа бид манай улсаас одоо зорж очиж байгаа энэ улсуудын хотуудын дундаж цалин ер нь ямар түвшинд байгаа юм бэ гэдээ хараад үзэх юм бол за Нью-Йорк хотод бол дунджаар нэг иргэн бол 19.7 сая төгрөгийг авдаг юм байна. За тэгээд Камберад бол 12.3 сая, Берлинд 12 сая, Стокгольмд бол 11.6 сая, за Парист 10.9 сая. За тэгээд одоо манайхтай ер нь эдийн засаг тий дотоодын нийт бүтээгдэхүүн ер нь бүтцээр жоохон адилхан гэж үздэг. Казахстаны хувьд бол яг бага байна тий 2.4 сая. За тэгээд Хятадд бол нэг гэргэн дунджаар 6.1 сая ийм цалин авт юм байна. За Прагад бол 6.4 сая гэх мэтлэн. За тэгээ ингээ гадаадын яг манай улсын зорж очдог улсуудын хотод дунджаар нэг иргэн 9.2 сая төгрөгийн бол цалин авт юм байна. Тэгэхээр манай нөгөө 1.3-аас бол бараг хэд дахин өндөр байна тий. За тэгвэл бас нөгөө нэг саяны үндэсний статистикийн хорооноос танилцуулсан одоо төвийн судалгааны үр дүнд тухайн улсад амьдарч байгаа Монгол иргэн
дундаж цалинг бол бас оруулсан байлээ. За тэгээд ингээд хараад үзэхээр яг саяны хотуудад жишээлбэл за Нью-Йоркод бол манай улсын иргэн дунджаар 11.6 сая төгрөгийн цалин авч байгаа юм. За Камберад бол 8.5 сая, за Берлин 7.2 сая гэх мэтчлэн ингээд гадаадад амьдарч байгаа саяны одоо улсуудад амьдарч байгаа дундаж иргэн 4.9 сая төгрөгийн бол ингээд цалин авч байна гэдэг юм үрдэн байна. Тэгэхээр энэ гадаадад амьдарч байгаа иргэдийн цалин өнөөдрийн Монгол дахь одоо цалинтай харьцуулахад бол бас ингээд 2-3 дахин өндөр байна те. Тэгэхээр ер нь цалингийн ялгаа бол ингээд улс хотуудад бол айгүй өндөр байна гэдэг нь бол ингээд харагдчихэв. Тэгэхээр ер нь Монголоос зорж очиж байгаа ажилчдын дундаж цалин 5 сая орчим байгаад байна гэдэг нь тий. Яг бусад улс орнуудад. Тэгэхээр одоо 1.3 саяын хажууд бол бараг 4 дахин одоо нугалцсан 4-өөс илүү дахин нугалцсан тийм цалин байна. Тэгэхээр яалтчгүй манай Монголд бол цалингийн хэмжээ нэлээд доогуур түвшинд байгаа нь бол харагдчихэв тий. За тэгвэл хоёулаа одоо амьдрах зардал нь ямар байдаг юм бэ гэдгийг яриа тий. За тэгэд одоо тэгвэл яг цалин юм бэ тэгвэл яг нөгөө абсолют дүнгээр бол ингээд нөгөө бусад хотуудад амьдрах одоо үн те жишээлбэл түрээсийн үн ч гэдэм үү хоол хүнсний үн ч гэдэм үү ингээд Улаанбаатар хотуудтай харьцуулахад нэлээд өндөр үнэтэй байгаа те жишээлбэл 2-3 дахин одоо илүү үнэтэй ч юм уу те өнөөдөр Монголд авч байгаа 2000 төгрөгийн талхыг одоо Камберад ч юм уу 6000 төгрөгөөр авдаг ч юм уу тийм ингээд абсолют дүнгээр ингээд хараад үзэх юм бол мэдээж өндөр байгаа. За тэгвэл яг энэ дүнгээрээ бол яг бусад хотуудын хүртэг Улаанбаатар хотуудтай харьцуулахад хэд байгаа вэ гэдгийг ингээд хараад үзэхээр за Нью-Йоркт бол ингээд 1.8 дахин өндөр байгаа юм л да. Монгол одоо Улаанбаатар хоттой харьцуулахад жишээлбэл одоо юу гэдэг 1000 төгрөгийн бананыг Нью-Йоркт очоод нэг 2800 төгрөгөөр авч байна тий. За тэгээд Австрали жишээлбэл 132%-аар илүү, за Францад 118%-аар илүү гэх мэтчлэн ингээд ер нь саяны дурдсан энэ хотуудад амьдарч байгаа хүртэг бол Улаанбаатар хоттой харьцуулахад ийм өндөр байна. Гэхдээ одоо Бээжинг хараад үзвэл бас 1.7%-аар өндөр гэж энэ. Гэхдээ энэ бол харьцангуй бага үзүүлэлттэй. Ягаад гэвэл Бээжингийн сая дундаж цалин бол 6.2 сая төгрөг байсан. Гэхдээ амьдрах хүртэг нь бол одоо Улаанбаатар хотоос л зөвхөн 1.7% гэдэг чинь зардал нь бас бага байна. Гэхдээ орлого нь бас өндөр байна гэдэг нь харагдчихэв тийм. За Алматад бол 3.2% гэх мэтчлээ. За тэгвэл яг одоо бид нар энэ нөгөө нэг амьдрах хүртэг цалингийн хоорондоо харьцуулахын тулд бидний яг хэрэглээд байгаа өдөр тутмын хэрэглээ наад захын нөгөө нэг амьдралын хэрэгтэй шаардлагын хангахуйц зардал нь өөрөө яг аваад байгаа татврын дараа авж байгаа энэ цалингийн хэдэн хувийг одоо бүрдүүлж байгаа юм бэ гэдгийг бол тооцож үзэх хэрэгтэй. Тэгжээж энэ хотуудыг хоорондоо нь харьцуулах хэрэгтэй тийм. Тэгэхээр тэр статистикуудыг харъя тийм. За тэгвэл хоёулаа нэг жишээ аваад үзье. Сая өмнө нь танилцуулсан одоо зардал бол нэг яг хэрэглээний зардал ч юм уу те яг тэрэн дээр үндэслэсэн байх гэж бодож байна. Амьдрах одоо байр сууцны зардал орсон ороагүйгээсээ бас хувьд нь арай өөр болоод явах те. За тэгвэл хоёулаа нэг за дүнгэж одоо төгсөөд ажил дээр гарч байгаа Бат Эрдэнэ гэдэг одоо нэг кейс хүний талаар авч үзье. За Бат Эрдэнэ гэдэг нь өөрөө үндэсний статистикийн хорооны одоо хамгийн түгээмэл нэрээр бол сонгогдсон тийм нэр юм байна. Тэгэхээр арай түгээмэл гэж одоод ямар нэгэн тийм Бат Эрдэнэгийг бол авъя. Тэгэхээр за манай Бат Эрдэнэ хотын төвд нэг өрөө байр түрээсэлдэг. Тэгэхээр хотын төвд ажилтаа гэсэн үг те. За тэгээ байрны хэрэглээний төлбөрөө ол төлдөг. Одоо ус цахилгааны мөнгүүд бол сар тутам гараад явж байгаа. Тэрийг өөрөө төлдөг. За тэгээ өдөрт нэг цайны газар хооллолдог гэхээр одоо өдрийн цагаа бол ажил дээрээ идчихдэг те. Тэгээд цайны газар ажлынхандаа гараад ч юм уу иддэг гэсэн. За тэгээд 7 хоногт нэг талах хэрэгэлдэг гэж байгаа. За мэдээж гэртээ очиод талах хэрэгэлдэг. За мөн хоол хийгээд бол идэх байх. За үүнтэй холбоотойгоор сард 8 кг мөхрийн мах, 3 кг будаа, 3 кг төмөс хэрэгэлдэгэ гэж үзье. Тэгэхээр ер нь ямар нэгэн өөр зардлууд бол байхгүй байна. Жишээлбэл хувцсны зардал байхгүй, утасны зардал ч юм уу байхгүй байна. За тэгээд гарч орох зардлууд бас байхгүй байна гэдгийг нь л харагдаж байна. Тэгэхээр яг зүгээр яг мөнгөө цуглуулъя гэд манай Бат Эрдэнэ төгсөөд ажил дээр гарцсан. За тэгээд өөрийгөө авч явъя гэхэд ер нь Монгол улсад буюу Улаанбаатар хотод тэр үртэг нь ямар байдгийг, бусад газруудад үртэг нь ямар байдгийг ер нь хадгалах боломж байна уу дөнгөж төгссөн оюутны хувьд ч юм уу эсвэл дөнгөж төгсөж байгаа шинэ одоо ажилчны хувьд одоо дөнгөж гараагаа эхэлж 2-3 жил болцсон ч юм ажилчны хувьд ч юм уу те тэгэж харахад ер нь ганц биеэрээ байгаа ажилчны хувьд
бусад улс орнуудад өртгөн ямар ах нь ер нь гол асуулт нь хадгалах боломжтой байна уу гэдгийг хоёлаа ярив. За тэгээд сая дурдсанчлан нөгөө хэрэглээний задаргаагаа авж байгаа цалингийнхаа хувьд харьцуулаад үзье л та. За яг саяны нөгөө Патерник кейс дээр гарсанчлан за нэг байрны төрөөс болвол за Улаанбаатар хотын төв гэж байгаа тий. За ингээд байрны төрөөсөө ингээд хотын төвд ингээд хараад үзэх юм бол нэг 1.5 сая байгаа. За тэнгууд ингээд бодохоор 1.5 сая гэдэг чинь бидний нөгөө аваад байгаа татварын дараах цалингийн бол ингээд даваад авчиж чинь тий. Тэгэхээр Батэрдэн бол ингээд хотын төвд нэг өрөө байраг бол татварын дараах цалингаараа бол авах юм боломжгүй одоо нөхцөл байдал үүсэж байна тий. За тэгээд тэгвэл бусад бас хотуудыг харъя да. За Алматид бол бас даваад авчиж чинь татварын дараах цалингийн одоо 105%-тай тэнцвэрийн тэмдэгний төрөөсийн зардал гарч байгаа. Тэгэхээр Алмати буюу одоо Казахстанд бол бас боломжгүй байна. За дараагийн хот нь бол Нью-Йорк байна. За Нью-Йоркт бол нийт цалингийнх нь 75% нь бол байрны төрөөс нь ингээд явчихж байна. Тэгэхээр нөгөө нэг 19 сая төгрөгийн цалингийн одоо дийлэн хувь нь бол бас ингээд төрөөс нь явж байна те хотын төвд. За Прагт бол 57%, за Бээжинд 53%, Камберад 50.4% гэдэг ингээд доошоо буурчиж байна. За нийт цалингийн хамгийн одоо цалин эзлэх хувь нь хамгийн бага хот бол энэ Сөүл байна л та. 30%-аа ингээд түрээсэндээ зарцуулж болж байна. Тэгээд ингээд бодохоор яг боломж авж байгаа татварын цалингийнхан 30%-ийг яг түрээсэндээ төлөөд үлцэн 70% бусад хэрэглээ тий өөр юмдаа зарцуулах юм боломж үүсэж байна гэсэн. Тэгэхээр энэ Сөүлд бол бас хамгийн боломжийг харагдаж байна. Бас нэг миний харж ирсэн статистик болохоор Сөүл түрээсийн зарлал айгүй бага байдаг. Тэнгүүтээ яг байр худалдаж авах зарлал айгүй өндөр байдаг. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө өөр улсуудаас нэг мөнгө цуглуулах гэж нэг богино хугацаанд амьдрах гэж ч юм очиж байгаа хүмүүс нэлээд их байдаг гэж бол харж ирсэн. Тэгэхээр бас тэр статистиктэй бол нийцэж байна тийм. За тэгээд мэдээж байр төрөөсөлж байгаа бол тэрнтэй холбоотой захилгаан ус дулааны одоо хэрэглээний төлбөр бол гарч байгаа. За энэ бол ер нь хэд хувийг бүрдүүлж байгаа юм бэ гэдээ хараад үзье. За Улаанбаатар хотод бол нэг цард 150 орчим мянган төгрөгийг бол нэг 85 м квадрат байранд төлдгөө гэж ийм статистик маань үзсэн маа. Тэгээд энэ нь бол татварын дараах цалингийн 21% нь бол бүрдүүлж байна. За Прагд бол 16.7, за Берлинд 10.4, за Алматид бол 9.4 гэх мэтчлэн. За тэгвэл хэрэглээний төлбөр нь нийт одоо орлогынхаа хамгийн бага хувийг буюу 3% нь бүрдүүлж байгаа нь Бээжин, Нью-Йорк гэх мэтчлэн бас хотууд байна. Тэгээд Стокгольм 4.9 гэх мэтчлэн. Тэгэхээр хэрэглээний төлбөр бол бас Улаанбаатар хотод орлогынхаа 21% гэдэг бол нэлээд өндөр байна тий. Тэгэхээр бусад улстай харьцуулахад хамгийн өндөр нь бол Улаанбаатар хот байна гэж. Гэхдээ гол яригдах асуудал нь юу вэ гэхээр энэ бол татварын дараах цалинд эзэлж буй хуваарай тий. Тэрнээс ш одоо жишээлбэл энд 1000 төгрөг байгаа юу ч үгүй за өмнөх жишээтэй адилхан банан ч юм уу тий бусад улсад бол үнэтэй байж болно. Гэхдээ татварын дараах цалинтайгаа харьцуулахад бол харьцангуй доогоор байна гэдг нь бол харагдаж байгаа юм тий. За дараагийн жишээ болохоор нөгөө нэг өмнө дурдсанчлан мэдээж хотын төвд амьдарч байгаа. За тэгээд сурж байгаа бол нэг өдөрт нэг хоол идэж байгаа тий. За нэг дундаж нэг хүнтэй биш дундаж цайны газар ороод 20 одоо хоол идлээ гэж бодъё. Тухайлбал одоо сард нэг ажлын 22 хоног за сард дунджаар нэг 20 удаа цайны газар ороод хоол идэх зардал ер нь цалингийнх нь хэдэн хувийг бүрдүүлж байгаа вэ гэдгийг бас хотуудаар ингээ хараад үзэхэд за Алматид бол хамгийн өндөр юм байна. Одоо нийт орлогынх нь 28.5%. Манай хотод бол 24.5%. За Камберад 15.8%. Шууд өсөлт энэ тий. За тэгээд Францад 12.4% гэх мэтчлэн. За тэгвэл Бээжинд бол хамгийн бага буюу 4.6%. Гадуур ингээ хооллох зардал бол бас нэлийн бага. Нөгөө талаасаа бас орлого нь өндөр болохоор энэ бага харагдаж байгаа хөх тий. За тэгвэл нөгөө наад захын одоо хүнсний хэрэглээнүүдийг аваад үзье. За хүрхийн мах бол Улаанбаатар хотод 11.2% нь бол хувийн одоо нийт орлогод эзлэх хувь бүрдүүлж байна. Сөүлд 10.9%. Тэгэхээр бусад ер нь хотуудад хүрхийн мах амар үнэтэй юм лээ. Монголд бол яг абсолют дүнгээр нэг 16,000 орчмоор авсан. Тэгэхээр Сөүл одоо Алмати, Токио ч юм уу те бусад хотуудад ингээд ер нь мах бол амар үнэтэй. Яг дүнгээр 20-30 мянга за зарим хотуудад 60 мянга гэх мэтлээ. Тэгэхээр сард 8 кг хүрээ мах идэх зардал бол ингээд бас манай хотод бол 11.2%-ийг бүрдүүлж байна. За Нью-Йоркт бол 2.6% гин. Тэгэхээр энэ бол нөгөө нэг орлого нь өндөр болохоор бас ингэж бага харагдаж байна гэсэн.
За будаа бол сард нэг хүн 3 кг будаа иддэг гэдэг үзэх юм бол Улаанбаатар хотод бол орлогынхоо 1.3%-ийг бол будаанд зарцуулах нь. За тэгээд бусад улсууд бол дандаа 1%-аас доош хотуудад бол дандаа 1%-аас доош байна. Алматад 0.7, за Камберад бол бүр 0.3 гэх мэтчлээ. За тэгвэл талах ямар байгаа юм бэ гэдээ хараад үзэхээр бас Улаанбаатар хотод 1% одоо цалингийнхаа 1%-ийг 7 нэгт 1 удаа талах хэдээд за тэгээд сард гэж тооцохоор 4 удаа. Тэгэхээр 4 удаа сард талах хэдгээр бол орлогынхоо 1%-ийг бас зарцуулах нь байна. Тэгээ ингээ харахаар бус хотуудад бас 0.3% гэдэг маш бага хувийг бол эзэлж байна. За төмөс сард 3 кг төмөс хэддгээ гэж үзэх юм бол бас манай одоо орлогын маань 0.7%-ийг бүрдүүлж байна. За тэгээ сөвөлд бол 0.5 гэх мэтчлээ ингээд ер нь маш бага хувьтай. Тийм. Тэгэхээр хоёулынх нь авсан одоо Бат Эрдэнэ амьдралын жишээн дээр Улаанбаатар хотод бол ихэнх одоо дийлэнхтэй ганц цайны газар хоол идэх бол Казахстаны нийслэл Алматад бол арай өндөр байсан. Бусад одоо зардлууд дээр дандаа одоо цалингийн дараах татврын дараах цэвэр цалинд нь эзэлж буй хувь Улаанбаатар хотод хамгийн өндөр байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр хичнээн одоо бараа бүтээгдэхүүн нь бусад улсын орнуудад үнэтэй байж болохч цалинтайгаа харьцуулах юм бол Улаанбаатар хот хамгийн өндөр одоо зардалтай орн шиг харагдаж байна тий. Улаанбаатар хот шиг харагдаж байна гэдгийг бол эндээс товчхон дүгнэж болохоор юм байна. За тэгэхээр татврын дараах цалинд эзлэх хуваар нь хоёлаа харуул одоо жишээл гол хоёулынгийнх нь асуулт бол хадгалах боломжтой байна уу гэдэг юм тий. Тэгэхээр энийг одоо дэлгэрэнгүй харуул. За сая ингээ харсанчлаа ер нь бол татврын дараах цалинд эзэж байгаа зардлын хувь бол ингээ манайх дийлэнх нь байна. За тэгээд ер нь даваад явчихжээ. За түрээс төлөх юм бол бүр ингээд орлогоосоо хэтэрчиж जैन тий. За тэгэхээр ингээ бусад хотуудад бол одоо жишээлбэл Сөүлд жишээлбэл татврын дараах цалингийнхаа 47%-ийг нь бол ингээ хадгалах боломжтой. Нийт одоо саяны Бат Эрдэнэ жишээнээр авсанчлан нөгөө сарын хэрэглээнүүдээ гүйцэтгээд тэгээ наад захын юмнуудаа хангаад хангасныхаа дараа бол тухайн хүнд одоо 47%-ийн цалин үлдэж байна. Тэгэхээр энийг бодлол яг тухайн хүн нэг сая бол бид нар нөгөө хоол тий тансаг хэрэглээч гэдэг юм уу тий утасны төлбөр интернет гэх мэтлээ одоо ямар нэгэн нэмэлт одоо зардлыг оруулаагүй тооцсон. Тэгвэл энэ Сөүлд бол тий авч байгаа цалингийнхаа 47%-ийг бол ингээд дараагийн хэрэглээндээ бүр цаашлаад нөгөө нэг хадгалах дээр ирээдүйн хадгалах хэмжээндээ зориулах юм боломж ингээ харагдаад үр дүн гарсан байна. За Токиог хараад үзэх юм бол 36.9% гэ бас боломжтой. За Берлинд бол бас 37%, Стокгольмд 36%. Ингээд унжаар нэг 30-аас 40%-ийг олвол ингээд энэ одоо Нью-Йорк, Праг, за Алматы болон манай хотыг оруулаагүй бусад хотуудад бол ингээд нэг 30-аас 40% ингээ хадгалах юм боломжтой одоо үр дүн гарсан байна. Тэгэхээр ер нь бол за тэгвэл Алматыг хараад үзье тэгэхээр нөгөө нэг зардлын саяны хэлсэн зардлууд бол хотынх нь одоо өртгөөс нь одоо цалингийнх нь өртгөөс нь 1.6 дахин одоо өндөр зардал гарч байгаа. 60% одоо өндөр байна гэсэн. За Улаанбаатар хотод болохоор нэг 47.8% те өндөр байна. Тэгэхээр ингээд саяны Бат Эрдэнэ жишээгээр бол Улаанбаатар хотод бол яг ингээд амьдрах бас боломжгүй. Тэгээ юун хадгалах гэсэн үр дүн гарсан байна. Тэгэхээр бид хоёр статистикуудаа Намбио гэдэг олон улсын сайтаас бол авч байгаа. За Намбио нөөрэ яадаг вэ гэхээр тухайн улсын оронд амьдарч байгаа хүмүүс нь өөрсдөө судалгаа бөглөөд тэгээд тоо статистикуд бол гардаг гэсэн. Тэгэхээр яг амьдарч байгаа хүмүүсийнх нь статистик бол яг бодиттой илүү ойр байж болно гэж харагдаад байгаа. Статистикийн хороо ч юм уу те ийм томоохон статистикийн газрууд болохоор яг маш олон хүнийг авдаг. Тэгээд заримдаа нөгөө дата өгөгдлийн цуглуулга хийж байхдаа бас алдаа гарч болдог байгаад байгаа. Тэгэхээр яг Намбио сайтаас манай сонсогчд маань хүсэж ивэл илүү нарийн тэн дээр бол одоо бүх хэрэглээний зардлууд байдаг. Одоо бид хоёрын авсан зөвхөн талах төмөс будаа өхрийн мах ч юм уу гэдгээс гадна бусад өөр сонирхолтой одоо хувцсны зардал жишээлбэл ямар байдгийг тэнд те эсвэл нэг аяллаар явчихад бол ямар зардалтай байж болох вэ гэдг нь бол илүү нарийн сонирхолтой байдлаар харж болдог учраас манай сонсогчдод өөрсдөө хүсэж ивэл одоо энэ ганц жишээн дээр баригдaltaгүй те бусад зардлууд ямар байж болдг юм бэ гэдгийг тухайн сайтнаас nambio.com гэд сайтнаас хараарай. За тэгэхээр за түрээс төлөөд Бат Эрдэнэ маань
амьдрах боломжгүй байна гэж яригдаад байгаа. Тэгвэл түрээс ороогүй зардал ямар байж болох юм бэ гэдгийг хоёулаа дэлгэрэнгүй тайлбарлавал ямар вэ? Ер нь хадгалах боломж байна уу? Түрээс төлөхгүй ч гэсэндээ. За түрээс бол ингээд саяны цалингийн дийлэх хувьд бүрдүүлсэн. За тэгвэл ингээд өөр бас кейс байж болж шүү дээ. Аав ээж хаан гэрт амьдрдаг тий. Зөвхөн хэрэглээний төлбөрөөр төлдөг ч юм уу тий. Зүр түрээс ингээд сард 1.5 сая төгрөг төлдөггүй тийм хүмүүс ээж болно шүү дээ. За тэр хүмүүс тэгвэл Улаанбаатар хотод за энэ зардал нь ихтэй байгаа Алматы ч юм уу тий. Энэ хотодод амьдрах боломжтой юм уу гэдээ хараад үзвэл бас боломжтой байна бас. За ингээд хараад үзэхээр Улаанбаатар хотод түрээсийн зардлаа оруулаагүй байх юм бол нийт хэрэглээний зардлаа хасаад 54% одоо цалин үлдэж байна. За энийгээ цаашлаад одоо нөгөө хадгаламжч юм те өөр бусад нэмэлт хэрэглээний зардалтаа одоо зарцуулж болж байна. За Алматад бол 48.2%. За мэдээж ингээд энэ хоёрыг түрээсийн зардлыг хасч байгаа юм чи бусад хотуудаа бас хасаж харьцуулна те. За тэгээд ингээд харьцуулаад үзэхээр дунджаар нөгөө нэг одоо 30-40% хадгалах боломжтой хотод үлдээд байсан чинь хадгалах боломжтой бол ингээд 70-80% болоод ингээд өссөн. Тэрийг бол бүр ингээд ерөөсөө цалиныхаа 20%-ийг наад захын энэ хэрэглэн дээр зарцуулаад цаашлаад одоо нэмэлт өөр бусад хувц сунаар тийм нэмэлт юмнуудаа ингээд авах бүрэн боломж ингээд үүсэж байна. Тэгэхээр за түрээс төлөөд бол Улаанбаатар хотод бол амьдрах боломжгүй маань. За түрээстэй байх юм бол нэг 50 гаруй хувийг бол хадгалах боломжтой гэдэг байна. Тэгэхээр ер нь л одоо шинээр төгсөөд ажил дээр гарч байгаа шинэхэн ажилчдын хувьд бол энэ бол байж болох хамгийн одоо тохиромжтой хувилбар гэж хэлж болно те. Яг аав ээжийнхаа хажууд ч юм уу амьдраад ямар нэгэн төрөөс төлөхгүй арай нэг тусдаа гарахад бол боломжгүй дүр зураг. Гэтэ хамгийн гол нь энэ манай цалин өөрөө нийт Монгол улсад амьдарч байгаа хүмүүсийн медиан цалингийн татврын дараах цэвэр медиан цалин гэдгийг тооцох хэрэгтэй. Тэгэхээр бид хоёрын жишээн дээр бол хамгийн одоо байж болох эерэг одоо өөдрөг хувилбар буюу ганц бие тэгээд яг нь аав ээжийнхээ хажууд амьдрах боломжтой хүний талаар ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр ялцчгүй л манай Улаанбаатар хотод амьдрах боломж бол ганц бие хүний хувьд түрээслээд ч юм уу тусдаа гарах боломж бол хамгийн хомс байгаа нь бол харагдаж байна. Бусад улс хотуудад харин түрээслээд амьдраж байгаа ч гэсэндээ нөгөө талдаа хадгалах боломж бол өндөр. Тэгээд өмнөх одоо дурдсанчлан Сөүл хотод хамгийн өндөр буюу 47%. Тэгэхээр яг Сөүл хот гэдэг чинь өмнөд Солонгостэй. Тэгэхээр манай монголчуудын хамгийн их зорж очдог улс бол Солонгос улс байгаад гэдэг нь ялцчгүй л тэнцээ очоод байр түрээслээд за тэгээ мөнгө хадгалъя гэвэл очих хамгийн тохиромжтой улс оронд тооцогддог учраас бол манай монголчуудаас дийлэнх нь зорж очдог юм болов уу гэдгийг харагдаж байна. Тэгэхээр хоёулаа одоо дүгнвэл ямар одоо дүгнэлт хийж болохоор энэ чиний хувьд одоо юу гэж бодд байна? Яг түрээс төлөхгүй аав ээжтэйгээ л амьдрах юм да. Тэгэхээр яг хөө мэдээж энэ бол яг дундаж медиан цалин дээр үндэслэн тоо гэдэг бол ойлгох хэрэгтэй. Дээрээс нь бас нөгөө Намбио сайтаас бол авсан дундаж статистик байгаа байна. Тэгэхээр хүн болгоны бас авж байгаа цалингууд өөр тий. Тэгэхээр нөгөө нэг саяны энэ хэрэглээний задаргаанд тооцсон дүн бол яг нөгөө нэг цалингийн хувьд шүү гэдгийг ингээд аягүй сайн анхаараарай тий. Түүнээс шиг ингээд одоо юу гэдэг арай өөрөөр буруу одоо тоо статистикуудыг ямар ч хэлбэрээр тайлбарлаж болно тий. Тэгэхээр энийг яг нийт зардал нь өөрөө цалингийнхаа хэдэн хувь нь бүрдээд шүү. За тэрэн дээр тулгуурлаад бид хоёр яг энэ олон улсын сайтаас одоо дата мэдээлэл аваад тэгээд ингээд зүгээр хамгийн наад захын байдлаар ингээд зүгээр харьцуулж харсан. Тэгэхээр яг ингээд амьдралд заавал хүн болгоны кейстэй ингээд харах албагүй тий. Мэдээж одоо хотын төвд байр түрээслэх, хотын захад байр түрээслэх гэдэг бол бас ялгаатай. Тэгэхээр ингээд одоо түрээсийн дүн ч гэдэм үү ингээд бусад зардлууд бол ингээд ялгаатай байгаа. Гэхдээ дунджаар ийм байж болох юм байна. За тэгээ энэтэй харьцуулахад бид нар ийм байна гэж одоо дүгэнд гаргаж байна гэсэн. Тэгэхээр манай сонсогчид бас өмнө дурсан ч л өөрсдөө илүү ихийг мэдмээр байвал Nambiyo.com-аас ороод сонирхолтой статистик мэдээллүүдийг бол харж олно. Надад бол өнөөдрийн хоёулынхаа ярьсан дугаарыг маш сонирхолтой байлаа. Яагаад тэгэхээр бүх одоо хүмүүсийн хувьд бол гадаадад очиод ажиллаж амьдрал ямар зардалтай байдгийм бэ гэдгийг мэдэх хүсэл бол байдаг байх. Надад бас байсан. Тэгэхээр мэдээж хүн болгон Монголд амьдрахыг бол хүсэж байгаа. Монголыг одоо гүйцэх одоо монгол хүний хувьд бол тийм амьдрах газар бол байхгүй. Гэхдээ мэдээж яг тухайн хүн маань өөрөө яалтчгүй амьдралын эрхээр бол бусад улс орнууд руу ажиллахаар амьдрахаар бол зорж байгаа. Гэхдээ бас нэг
гоё мэдээ нь бол тухайн улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн дийлийнх нь бол Монголдо буцаж ирэх төлөвлөгөөтэй байдгийм байна. Тэгэхээр бас Монгол Улсын засгийн газраас ч гэсэндээ бодлого одоо боловсруулж байгаа хүмүүс ч гэсэндээ одоо тухайн улс оронд амьдарч байгаа илүү одоо чадвартай мэдлэгтэй хүмүүсийг авчрахын тулд эрүүл тав тухтай орчиндөө болох хэрэгтэй байна. За тэгээ наад захын эрүүл мэндэд маш одоо том охирол учруулад агаарын бохирдлыг бол бууруулах хэрэгтэй юм байна. За тэгээд яг ийм гоё институцийг бол бий болгох хэрэгтэй гэдэг. Эрүүл мэнд боловсрол нийгмийн үйлчилгээг бол илүү хүртээмжтэй болгох юм бол тухайн улсад одоо өөр улсуудад ажиллаж амьдарч байгаа хүмүүс цалин нь хичнээн багч гэсэндээ Монголдоо бас ирж амьдрах сонирхол байдгийн байх шүү гэдгийг хоёлаа дүгнэлээ те. За ингээд энэ хүртэл сонсон сонсогчдод баярлалаа. Дараагийн илүү сонирхолтой подкастаараа эргээд уулзцгаая. Баярлалаа.